Сайн байцгааж байна уу өргөм хүндэт үзэгчтэй. Самрын сонин дэлгэж үзэгч та бүхэнтэйгээ мэндчлэн жолгож байна. За ингээд одоо удалгүй цагаан сарын баяр хүрч ирнэ гэж байхаараа ярингуй та нар бүгдээрээ сар шинийхээ бэлтгэлийг хийгээд яаруу байгаа байлгүй. Бид ч гэсэн мөн адилхан ажлаа одоо итгэн хийж дуусгаагаад хөгшин настантайгаа хамт цагаан сарын баяраа өнгөрүүлье гэж сандарч байна. Тэгэхэд ажлын хараагаас нь болж одоо энд дэс чи ядаж хүлээж байна. Иргэн бага байхын үест бол одоо цагаан сар ингэж хүлээн гэхэд бол ёстой дэс жалдагдаг. Одоо цагаан сар хүрч ирнэ сайхан ховчс өмсөн, поожин тавин, буус эдэн гэж өөр ёстой сандраад өдөртөө ээж аваасан одоо цагаан сар одоо хэдэн өдөр байхын хижээ цагаан сарын шиний нэгэн болно вэ гэж дэс чи ядаж ингэж хүлээж байдаг. За ингээд одоо нэгэнтэй цаг үеийн гэд турган хөгжиж улс орны нүүр өдрөөс өдөр өөрчлөгдөж байлаа ч гэсэн хүмүүсийн сэтгэл зүрхэнд цагаан сар мөнд уулынхаа адил хамгийн хүндэттэй баяр байж байгаа юм аа. За ингээд өнөөдөр манай самбарын сонин дэлгэж яриа үзэгч та бүхэнтэйгээ хамт цагаан сарынхаа бэлтгэлийг хийж байгаа монголчуудын ман амьдралаас хэсэг зургийг авч та бүхэнтэйгээ хуваалцах гэж энэ програмаа хийлээ. Ингээд үзэгч та бүгд маань тавтай сууж таадан болгоно уу. Манай шинэлгээс одоо яг Ордос Монгол тэр чагаалах ёсоор нь явагдаж байна. Түүгээр өнгөрөөд шинэ нэг нь өрлөөгийн дээрээс 5 цагийн хооронд шинээж чагаалд юм аа. Дараад одоо нар мандсны дараа мөр уул гарсны дараа манай айл аймагаар нийлээд шиний мөнд хүрээгээ ингэ явдаг ш та. Ийм шиг. Нэг сурлагын хугацаагаар нь бэлтгэсээр ирсэн нэг нутагтаа нэг шүлгийн мөрөж хийж байгаа. Сууснаар хаа нэг соёлын юмэт нэг соёлын нэлбэр болоод байна. Энэ бол гэрээ хатаач хамгийн өндөрлөг. Одоо тэгээд эдшнэк мах тэгээд боог шоун шуулын бэлтгээд байгаа үстэй. Энэ жил 19 одоо 20 болж байгаа юм чи мэдээж надад дээл ойсон. Манай юм ястай байдаг. Хан дотчтой дээл ойсон байхаа гэсэн чи. Удай хойдаа мөг өдөртөө нэг фисбог хасан гэх. За би бол одоо энэ хөдөлгчийн мөрөглөөр суралж байгаа. Амралт тэгээд энэ 20 минутад өөрийн мөрөглөлийн талаар дэвшлүүлж буян татсан боловсруулах санаатай. Хэрвээ та дуртай бол амиг чиглэж байна. Одоо манайхан бол 23 дамбад галын борх маань тэгдэг. Ингээд хайрын дамбад битүүж чагаар ингээд шиний нэгэн дамбад айл нутаг усныхаа ахмад буурлчуугаар өөрийн одоо 5 цагаас эхлээд жодогддог байгаа юм аа. Ингээд шинийн 5 гээд үргэлжлээд шинийн 8 гээд явдаг. Ингээд та бүхэнд шинэ жилийн сайхан ач юмр орон жүмья та бүхэн маань сайхан чагалаарэ гэж баяртай. Тэр юу? Чисэн бол манай энэ тийм залуучууд танахгүй ариун мөр онсон. Наравсан нон тийм гэсэн. Ногоон так Монголда явсан. Яг би тэр катагаа гүцээ баа нүг инээр.
Жолоороор дээрс бажис. Тэмүггүй. Одоо энэ Кая 말이야. 비트기 장어. Просто написала. Мега-мега. 이거 보시마. 이거 해변이 이쪽에 갔다 있죠. 운동도 뭐가 어디 있다가.
Намаетам горван чогар чегоолаксын наршинар бага tutbar агина син чогоолгон наре хилин намын тавын тангариксын номын сакоолсын нар сени гусын санак сатба юка зарибет ичигулын соёрха танеога гучуннеер хари номгетар Хүмүүстээ бүр гэр гэртээ анхаарч аав ээжтэйгээ учрын жолгож хамтдаа баяр жаргалтайгаар цагаан сарын баяраа өнгөрүүлье гэж хүсдэг. Гэтэл одоо ажлын хараагаас болж одоо цагаан сар битүүний хүртлэн бүр ажлынхаа байран дээр ингэж өнгөрүүлдэг хүмүүс бас ариун байж байгаа юм аа. Манай нүргээ хороовол амралтын өдөр гэсэнгүй, баяр тусгааны өдөр гэсэнгүй бүр өмсөвлөгчд мөн жол ясараа гэж ажиллаж яадаг юм. Одоо битүүний өдөр гэсэн мөн шинжилж байгаа үед ч гэсэн манай онцгой байр дээр өмсөвлөгчд бүр мөн адлын байраас гэж гэртээ харж чаддаггүй. Мөн жошин ясараа гэж ажиллаж яадаг юм аа. Би одоо хэдэн жил одоо гэртээ харсан шинэлт хийсэнгүй. Би одоо цагаан сарын бичсэн гэдэг ажил яруу юм чинь да баста нэг ажил нэ ажилтай гэдэг бай. Нэг ажил ажилласан бол цагаан сарын мөн бүтэн гэртээ хардаг шүү дээ. Би тэгвэл манай бичсэн тасгай ажил модель санаачсан чинь сахаштай чад бид ажил мэдээ байдаг. Одоо манай сууд одоо манай нутаг бас одоо хотоос их халаа шүү дээ. Жил цагаан сар бас гэрийн humtagaan чог одоо битүүл шинэлийг болно. Гөөч одоо манай адал бол одоо их өмчийн адал болсмаар их яар одоо цагаан сар болсоор бас жижиг жижиг холдно. цагаан сар 그때 할때 거라. 아, 그런 돈을 지도 그래 하라고. 쉬는 거는 만화 그렇게 쉬는 건도 아니야. 아, 어제 물 쉬는 건도. 그런 돈을 지도 그렇게 하라고. 이미 아침에 야. 비토나 어떠러 지저는 얼른 갔어. 현진은 갔다 왔잖아. 얼른 다. Самбарын сонин дэлгэж. Чөлөөт сэдв, чөлөөт яриачаа, чөлөөтэй зарчиг. Самбарын сонин дэлгэж.
Самбарын сонин дэлгэцийг хатан хүлээ авсан байна. Би түүний ороогоос эхлээд одоо ховчин увсаа бэлтгээгээд одоо өвлөө мөхлөр унтдаг шүү дээ. Өвлөө өсгөс шүнжин унтахгүй аав ээжтэйгээ тэгээд уралдаад унтахгүй тэгэл гүрийгээл байж байгаа. Сүүлдээ тэгээд тэгчгүй унтаа. Тэгээд өглөө үүр шаг үед унтаад тэгж хүн ирээ сайн өмнөдөө сайн шинэлэг гэдэг. Тэгээд өглөөгийн 4 чихэн 3 чагс гэх хүмүүс шүү дээ. Би одоо боос бенчний дээр нь хас илддэг. Тэгээд гэлаад ингэж байж ихэд амар ядардаг. Яастай хичнээн одоо 1000 голж ийн 2000 голж ийн 3000 мэн шидэг манай. Тэгээд 1000 боос хүн ирнэ. Гэхдээ хөдөө мөндөс гэж юм ирнэ. Тэгээд олон юм юм. Буус идээ зүгээр гашаарчдаг байсан. Айл болгонд очингууд шүл амсуулна. Очоод чагаа ууж барангуул одоо архан барайл. Тэгээд суучтал тэгээд тоонч одоо банк бенчтэй буустай. Тэгээд тэрийг тэгээд аяглаж өгөөд ингээд эргэлдээд л байдаг. Өдөржин тэгээд хамгийн яруу манай хийж аваад. Тэр би биднээс бага үс хийж яхаар бод синийн нэгэнд ганцхан өдөр өөр хичнээн айл ярьчлаа 40 гэж нэрлэх тэр яалаа гэдэг. Тэгээд араараас мөрлөөд орчдөг. Ингээ хамт сурах манай хамт сурах ирнэ гэх ангаараа ер 45 хүн эргэлдэж тэгж явж ирсэн. Гоё байжсэн. Танадын багын насанд бас адилхан байлгүй бүр цагаан. Тэр үест одоо яг биднээс багын насанд бүр мөр уу тийм ба мортойгоор ингэж айлчилж ярьдаг. Хөдөө бол бүр мортой уусууд ингэж. Тал дээр бол бүр тийм ээ. Гэтэ манай ууланд дээр бол одоо уулын аман дээр л хитэн айл ингээд нэг хачаант дээр ингээд төвлөрөө суучна. Тэгээд жундаа бол жослондоо очиад ингээд уулан дотор ингээд салангаас суучна. Тэгээд шүнлэгтэй тэр гачаагаараа хамгийн настай хүндээ ингээд урдаар очиж шилднаа. Тэгээд нэг айл дээр ингээд тойроод явна. Би бас ингээд аа мөмгөн дагаа ингээд явдаг байсан. Тэвсэн жоос алдаг байж. Жоос алдаг байсан. Тэр бид нар ч юм уу явхнаар бас тийм нэг ууч шиг марня. Хүүхдээ аваад байна. Очингууд оронгууд сайн жилдэн гэдэг барангаад явж мөх үед нэг аягтай. Өдөн луун хаартай аягтай. Тэнэгээрээ ингээд тэр одоо чав шихэр одоо жоохон тийм хуруун боов ч юм уу эсвэл евэн ч юм уу тийм юм хүмүүний нөгөө бүгдээр ууттай ингээд асч авдаг. Тийм байсан. Хүүхдээ аваад бүр өгдөг байл. Манасгээд гэртээ очиад одоо сүүн шихэр, мөсөн шихэр ингээд хаваан, дүүнэрдээ өгнө, одоо ингээд бибинтаа солилчин. Энд чинь бас бидний хүүхдүүдийн ордог чагаансрын одоо тийм яс гэдэг юм уу тийм нэг гоё байжсэн. Хүмүүс одоо дүүдэн би одоо хайртай дүүдэн юм уу эсвэл сайн найзтай юм уу гоё нөгөн тэр нь бас сайхны өгөн тэрийг хадгална шихрийн дуусных дараа шихрийн чаасын хадгална тийм бүр их гоё байжсэн. Тэгэхдээ тэр үед бол 2 жоос юм уу 5 жоос өгөөд амаргүй их жоос. Бидний баах 5 муу өгдөж чоошин 5 муу. Гоё. 5 муу 2 муу цагаансар болоход аав ээж хий яардаг учраас одоо банкд очичхаад юу итгэмжийн хашаанд очичхаад одоо тэрийг бүр гоон одоо 2 муу 5 муу болгоо шив шинх ингээд тэрийг аваад тэгээд өгнө. 태화니 어세었네 따라 우무르상 은혜 장한살 이토네 아라는 봤어 올 때들 아버지 때 모르긴 그 신임은 이어플 신인 능니 오글로 그때는 신일 떴네 따라 이 사람 자기 tos건에 자신 어디 오든 우들은 저거든 대원 저거들은 또 헐저 좀 저거들은 대원 저거들에 따라 헐 달리 작사가 다소네 자신 어디 따라 샘바인 것이 맞춤 베스 틀때가 차간살인 파이리오 그것은 올신터가 만들었어 대가 만들었다면 갑자기 후흑도 알습니다 이때 그 다르와 했대요 달산지가 비 어려워서 알았어요 비와 생활 달라오게 내가 되어셔야 거죠 우리 그 죽어요 Самбарын сонин дэлгэч. Чөдөд сэдв, чөдөд яриачаа, чөдөд ярьчих. Самбарын сонин дэлгэч. Самбарын сонин дэлгэчийг хатан хүлээ авсан байна.
За ингээд сар шинийн баяраа хурж ирэхээр манай үжигчдийн бас нэгэн хамгийн хүсэж хүлээдэг зүйл бол яриангүй цагаан сарын уран сайхны үдшилэг. Ерөн одоо цагаан сарын уран сайхны үдшилгээр манай одоо нэртэй дуучин урлагчин маань хэн гарч ирэх болов, ямар сайхан шин дуу дэвшүүлэх болов, ямар шин авьяастан маань тодорхойлоо гэж хүсэж хүлээдэг. За ингээд өнөөдөр одоо манай самбарын сонин дэлгэцийн яг сайхан цагаан сарын уран сайхны үдшилгийг одоо ингээд шингээд сүйдрэлж бэлтгэж байгаа энэ талуурт хурж очлоо. Бидний санаа нь Монгол үжигчдтэй, Монгол одон телевизтэй ийм нэг манай Монгол үндэстний юм уу эсвэл манай энэ газар орныхан онцлог юм уу хэр хэмээх тосгод дийлэх, хамар дийлэх ийм нэг үдшилэг хийгээд бид нар бүгдээрээ чармайж хааж байна. Тэгвэл энэ бэлтгэл ажлыг бол өнөө жилийн 10 сар 9 сар 10 сараас эхлээд хийгээд одоо батал 2-3 сар болж байна. Дуу байж байна, жүжиг байж байна, хөгжим байж байна, бүжиг тоглож болоод энэ ажиллаж явах тоглогчийн талаас хэлбэл бас нэг 1000 хүнээ ийм нэг том бүлхэм. Программын талаас бол 30 хэдэн програм. Цагаан сарын үдшилэг гэдэг юм одоо бид нарын мэдээ CCTV-ээс эхлээд одоо манай өвөр Монголын телевиз хараа жил үлдэж хийж бас ондоо малгыг санаж байна. Энэ талаар бид бас их хэн чармайж байна. Бид нар ард түмэнд ямархан шиг юм өргөн барьж гэнэ. Энэ бол одоо хамх сүүлчийн тоглолт барсан хон ард түмэн өөрөө гайхаж сонирхсан хоотой. Бид нэг дөнгөлт үгэн штэ. Өнөөдөр орчин ахуйны хамаатай хүн амтэн хүн байгалийн ийм хамаатай ийм явдлууд юм уу, очрууд юм уу, ийм дуунууд юм уу, ийм хөгжмүүд, бүжгүүд олон юм хамарсан. Учир нь гагцхан цагаан сарын үдшилэг гагцхан сан шинлүү гэд бахираад явах юм биш. Энэ бол ил сэчэл, ил уулга, ил энэ найрлагыг хамарсан байх хэвээр. Манай гарчгааны бол хайртай их орон минь гэсэн авсан. Энэ дотор бид нар нэг нь хайртай бүх юм хүн орондоо хайртай. Бид нар араатай амьтанд хайртай, байгальтай хайртай, их орондоо хайртай юм сэтгэх. Энэ нэг ховролтой. Нөгөө нэг нь бид нар өнөө жил их голчилж атгаж явах нь хас жалуучуудын дуу бүжиг, жалуучуудын бидний мэдэж явах жалуу тоглогч юм уу, жалуу урлагч юм уу? Бидний мэдээд ард түмнээ олж мэдээд ийм жалуу урлагчдын бол урлагчд юм уу, жалуу урлагчдын бүтээлүүдийг бол олон ариун оруулж. Энэ хоёр талаараа бид нэг ондон шиг болгох санаатай. Тэгвэл тоглогчийн талаар одоо бидний жалуучууд юм уу, бидний сонирхож мэдээ, үжи, харъя гэсэн дуучдууд бас байж байна. Энэ одоо бид энэ хэд өдөр одоо энэ боловсрол хийж хааж байна. Цагаан сарын үдшилэг бол манай бүх монголчуудын бүх монгол үжигчдийн үдшилэг. Тэгвэл бид нар цагаан сарын энэ үдшилгээний бол энэ олон урлагчид, энэ олон телевизийн ажилчид бүгдийн бүтээлээ. Тэгвэл бид нар энэ бүтээлээрээ та нартаа сайхан шинэлж байна. Манай программын сайхан хүлээн авч үжихийг чинь бас хүсэж байна. Тэгвэл та бар жилд 2010 онд та нарын бүх юм сайхан сэтгэлчлэн бүтэх болтугай гэсэн ирээл зүгнэлийг энэ дээр та нартаа тавьж байна. Өвөр Монголын хөх хот дээрээд 2 хонжойн энд Чингис хүүтэйгээ цуг дорж готвын үг. Латайдан Насанбатын хөгжим апын санагдна гэж дуугаар аюул гэж байна. Хотод автагаа цуг хөрөлцөн ирээд энэ цагаан сарын баярын одон телевизийн нэвтрүүлэгт оролцож байгаадаа туйлын их баяртай байна. 10 жилийн өмнө би анх удаа хөх хотод ирж энэ цагаан сарын тоглолтод оролцож байсан. Урд нь аавын тухай дуугаар оролцож байсан. Энэ жил бас аав минь санагдана гэж нэгэн сайхан дуугаар оролцож байгаа. Үжигч та бүхэн сайн байна уу? Самбарын сонин дэлгэц та бүдийнхээ хараанд ороод өдрөөс өсөн байж явтанд та бүдийнхээ хайр халамжлалыг бүтсэнд маш баяртай байна. За ингээд та нартаа нэг сайхан мэдээ гэж чармааж байгаа бүх залуучуудын төлөвлөж та нарынхаа амар жаргалан үлжимэртэй сайхан шинэлж цагаалгыг өрөөж байна.
бар жил та бүхэнд алс жаргал сайн сайхныг авчрах болтугай юу сонсон ёсон хүсэл чинь үргэлжийн биелж агуултугай гэж та бүхэндээ өрөөё. За ингээд та бүхэндээ сар шинийн мэндийг одоо самбарын сонин гэдэг энэ сайхан нэвтрүүлгээр өргөн барьж байгаадаа түлхэх баяртай байна. Ингээд ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. 2010 оны сагаа барс жилийн сагаа алган игээд хурж ирвэ. Хаач байх Монгол дургуутан та бүхэндээ хар жилдээ хүссэн бүхэд сайн сайхан байх болоосай. Энэ нэгэн жилдээ та бүхэн альва бүхэн чинь сайн сайхан байхыг хүсье. Альва бүхэн чинь хэмэртэй байхыг хүсэмж өгнө. Нутгийн олон бууралчууд маань үр бүгдийнхаа цайлгаа инээдээр бэлтгэж яваарай. Нэмгөө дарамт намдан та нараа хаасан чинэлчи. Та бүхэндээ сар шинийн сайхан мэндийг хүргэж байна. Сновен гонор сайхан шинэлэрэ. Өргөн олон монголчуудаа та бүхэн сайхан шинэлэрэ. Шинэ нэг жилдээ та бүхэн маань ажил үйлсийн өөд эсрэг альва бүхэн чинь амжилттай байхыг хүснэ өрөөё. Хүндэт үжигчдээ та бүхэндээ шинэ жилийн амар амгалгийг урьдчилан хүргэж байна. Та бүгдөө энэ шинэ ондон ажил үйлс өөд эсрэг асын бийчин эрүү тэнгэрүүн байгаасаа гэсэн сайхан жүмлийг хүргэж байна. За ингээд одоо их мужигчээ та бүгдээрээ манай самбарын сонин дэлгэцээр монголчууд маань сар шинийн хам сэтгэлийг одоо жоохон хэрж ирэх хийж байгаа тухай ойлгосон байх таа гэж итгэж байна. Ингээд одоо самбарын сонин дэлгэцийн бүгд олон та бүхэндээ сар шиндээ сайхан баярлалдаж ажил үйлээс ууштай айл амьдрал өдрөг сайхан болоосай гэсэн хүсэж өгье.